За өнөөдөр аймгийн цэцэргийн зөвлөлийн хурлаар Хүсгүлэн аймгийн газар тариалангийн өнөөгийн байдал болон цааш авах арга хэмжээний талаар танилцууллаа. За өнөөдрийн байдлаар бол манай аймагт 33 мянган га орчим талбайг бол газар тариалан чиглэлээр эзэмшиж ашиглаж байна. За үүнээс нэг услагаатай газар тариалан бол 19 мянган га. За услагаагүй газар тариалан 13700 га. Ийм талбайг бол өнөөдөр эзэмшиж ашиглаж байна. За засгийн газрын эдийн зүгээс одоо Атрын 4-р аяныг бол өрнүүлэн ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол газар тариалангийн чиглэлээр эзэмшиж ашиглаж байгаа одоо газрын эргэлтийг одоо нэмэгдүүлэх ийм үүрэг чиглэл өгсөн. Тэгэхээр энэ үүрэг чиглэлийн хүрээнд аймгийн цэцэргийн зөвлөлөөс бол за сумдад бол тодорхой үүрэг чиглэлийг өгч за атарсан газрыг бол эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсэн ийм одоо шийдвэр гарч байна. За өнөөдөр бол манай аймгийн 10 суманд 10,200 га газар бол атарсан гэдэг ийм мэдээлэл сантай байна. Тэгэхээр энэ 10,000 га атарсан газрыг дараагад одоо 3,000 гааг эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэдэг ийм шийдвэр гарч байна. Тэгэхээр аймгийн засаг даргын зүгээс бол сумдын удирдлагуудад энэ үүрэг чиглэл ингээд хүргэхээр шийдвэр гарч байна.